өнгөрсөн онд гэхэд манай нийтдээ 370 гаруй тамирчид улсын одоо чанартай томоохон уралдаан тэмцээнүүдээс амжилт хүртэж одоо медаль хүртсэн байгаа. За энэ тоонууд үндсэндээ бас жилээр жилд бол байнга өсөж байна. За энэ бол илүү одоо бас өсөхийн тулд энэ болж игэл засагтаргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийнхаа тоог нэмэгдүүлэх. Мөн одоо өнөөдрийн баталж байгаа мөнгөн урамшууллынхаа одоо тоон дүнгийг өөрөөр хэлбэл шагналынх нь одоо сангийн бол нэмэх ийм зайлшгүй шаардлагууд байгаад байгаа. Тэгээд энэ нь бол одоо бас яг шууд нэг одоо доор гэдэг ч юм уу тийм ээ. Одоо өндөр дүнтэй тоо тавьж бас болохгүй байгаа. Яагаад гэвэл энэ бол тухайн одоо орон нутгийн жилийн төсөвтэй хамаар одоо бас уялдаад тэгээд энэ жилийн одоо яг зүгээр хамгийн доод жишг нь энэс доошгүй байх гэдэг тийм одоо журмыг л батлуулж тэрний дээшээ нэмэгдэж болох одоо байдлаар л одоо үнэндээ бид бүхэн журмынхаа саналыг боловсруулсан юм байна. За урамшууллын хэмжээг ингээд ажиглаж байхад нэг 300-аас 900 мянган төгрөгийн хооронд байх шүү тийм ээ. Тий, нэг тамирчинд өөрөөр хэлбэл нэг тамирчин алтан медаль хүртсэн тамирчдыг олзолж байгаа юм. Тий. Тэгэхээр нийтдээ ер нь жилд одоо хичнээн одоо төргийг энэ дээр тусгаж одоо төсөвлөх юм боломж харагдаж байгаа юм. За яг хөө зүгээр одоо жишээлбэл энэ нөгөө спортын уралдаан тэмцээнд оролцож байгаа тамирчид бол жилд нэг төдөн медаль авна гэсэн бас яг шин юу бас боломжгүй. Яагаад гэвэл одоо сүүлийн жилүүдэд одоо ингээд гаргасан амжилт авсан медалийн тоог харьцуулаад үзэхэд бас нэг дундчлаад гаргах төсвөө нэг тавиулчих хэмжээний дүр зураг бол гарах байх гэж бодлоо. За яг бид нар бол энэ юу аврах хөтөлбөрийн хүрээнд жилд нэг 150 гаруй сая төгрөг төсвөлж байгаа. За энэний одоо үндсэндээ яг жишээлбэл нэг 60 гаруй хувийн буюу одоо үндсэндээ нэг 70-80 сая төгрөгийг одоо саяны хэлээд байгаа энэ медаль хүртсэн амжилт гаргасан тамирчидтай олгохоор ингэ тооцоолж байгаа мөнгө. Тэгэхээр багтаа нь одоо нэг тэр орчимд гарч ийн л гэсэн үг. За нөгөө талаар бас энэ иргэдийн хурлын төлөөлөгч нар та бүхэнд бас саналаа хэлж байна л да. Аливаа зүйлийг амжилт гаргасан хойно урамшуулах биш, амжилт гаргуулахын төлөө энэ урамшууллын тогтолцоог бас илүү боловсруулахгүй болгох нь чухлаа гэж тийм ээ. Тэр ховд аймагт өнөөдөр яг нийт одоо гчнэн төрлийн дугуулын секц үзэгчээлж байна. За мэдээж үүнийг одоо дэмжих бодлогоор одоо дэмжих асуудал бол хамгийн чухал сэдв болоод байна шүү дээ. За тэгэхээр одоо яхахгүй тэр одоо уралдаан тэмцээнд оролцохоос өмнө дэмжих бодлого нь бол энэ засагтаргын дэргэд өсвөрийн шигшээ байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл одоо тодорхой хэмжээний төрлүүдийг сонгож авсан төрөл дээрээ багш дасгалжуулагчийн цалинжуулаад өөрөөр хэлбэл балт тухайн орон нутгийнхаа төсөвтэй уялдуулж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд цаашдаа бол яг зүгээр энэ нөгөө шигшээ багийнхаа төрлүүдээ бол усын чанартай тэмцээнд нь одоо жилд нэг удаа олон удаа тэмцээн зохион байгуулах гэж байгаа. Тэр болгонд ингээд зардал гаргаад яваад авах боломжгүй учраас нэг удаа тэр одоо саяны дээр сонгож авах спортын төрлүүд дээрээ нь одоо зардал мөнгөний шууд шийдэж өгдөг байх шүү дээ. Энэ бол одоо үндсэндээ улсын аваргын тэмцээнд яваад нөгөө амжилт гаргаад ирсний дараа биш, ирэхээс нь өмнө үзүүлж байгаа боломж л ерөөсөө энэ хөшүүрэг нь энэ байгаа байхгүй. Манай аймгийн одоо өсвөрийн болоод одоо ер нь бол баг тамирчид дасгалжуулагч нар улстай бүстэй ер нь чансаагаараа хийдэд одоо бичигддэг тамирчтай ер нь гаргаж байгаа медалийн төвөө бол нэг сүүлийн 3 жилд 1200 гаруй медаль авсан юм шүү дээ. За ер нь бол одоо яг бүсгийн хэмжээнд явах юм бол яхахгүй манай аймаг бол манлайлж байгаа аймаг. Спортын салбарт бол манлайлж байгаа. За улсын чанартай тэмцээнүүд ер нь одоо ишэл бол ховдын волейболчид та бас өөрөө мэдж байгаа тийм ховдын волейболчид ховдын одоо тамирчид нь ялангуяа одоо тайкондоч гэдэг ч юм уу тийм ээ. За атгуулааны төрлүүдээс тайкондо бүхний төрлүүдээс самбо жудо гэдэг ч юм уу тийм ээ. Энэ төрлүүд маань үнэхээр бас одоо нэлээд одоо алдартай гэж хэлж байна. Дээрээс нь одоо бас нэгэн цаг үед бас хөлбөмбөгийн төрлөөр бас манай ховдын тамирчид бас өндөр амжилт үзүүлдэг байсан. За одоо засагтаргын дэргэд өсвөрийн шигшээгийн төрөл дээр бас одоо энэ хөлбөмбөгийн спортоо бас бид нар дэмжиж уралдаан тэмцээнд нь оролцуулаад явж байна. Шинэ спортын төрлүүд гэж болохоор одоо жишээлбэл байт харваа ч юм уу тийм ээ сүүлийн жилүүдэд доктортой амжилт гаргаад хөгжиж байгаа. Энэ нь бол бас нэгэсэндээ бас нөгөө сая засагтаргын дэргэд өсвөрийн шигшээ багийн төрөлд багтснараа сая ихтэл он гараад байт спортын харвааны төрлөөр манай 2 тамирчин медаль хүртээд ирсэн. Тэгэхээр энэ бол одоо яг ингээд зардал гаргаад төсөв одоо зарцуулаад явж байгаа спортын төрлүүд бол одоо медаль хүртэж ийн л гэсэн үг. Волейболын тамирчид маань одоо үндсэндээ баг мөнгөн медалийн үзүүрээс бариад утсан нэг өсөндөө одоо шагнал 4-р байранд одоо манай тамирчид орсон. Тэгэхээр энэ бол одоо спортын амжилтууд яхахгүй төсөв санхүү зарцуулалтынхаа хэмжээгээр амжилт бол гарч ийн л гэсэн үг. За баярлалаа. Баярлалаа. Танд баярлалаа.